нас тоолохгүй ариун дурлал нарт хорвоод байдаг юм байна. Хилэж боломгүй, хилтгий заяа хүн бүхэнд байдаггүй юм байна. Дууцхан хайрлах гигэн сэтгэл, нэгэн насаа хүлээх итгэл, итгэл сэтгэл зүтгэл энэ бидний тэмцэл. Цэнхэр тэмцэл, цэнхэр дурлал, цэнхэр сэтгэлээ. Цэнхэр романс. Ахлах ангийнханд зориулсан роман. Энийг өсвөр насны хүүхдүүд илүү их үзээсэй гэж хүсэж байна. За шууд гол ном руу орцгоё. Манай номны гол дүрийн охин бол Алтчин. Тэрээр ангийнхаа хөвгүүн болох идэрт сэтгэлтэй. Түүний хамгийн сайн найз бол Анхчин. Яг уу ар гэр нь мөнгө төгрөг зээлийн асуудалтай ч гол дүрийн охин болох Алтчин маань боломжийн ар гэрийн амьдралтай дуулж, бүжгэлдэг, хичээлдээ онц сурдаг, олон хөвгүүдээс хайрын зэх авч, үерхийг их санал хэд хэд ирж исэн царайлаг сургуулийн лидер охтын тоонд зүй ёсоор орно. Тэрний араас ангийнх нь хөвгүн идэр болд гүйдэг. Баян айлын хөвгтөлтэй. Даанч Алтчин нүүр өгдөггүй юм. 9 сарын 1 болоод бүх хүүхдүүд ангидаа ирлээ. Ганцхан идэрл байсангүй. Ангийн багш Янжмаа орж ирлээ. 50 гарсан насны ахмаг эмэгтэй багш энэ ангийг дааж аваад 6 дахь жилдээ орж байна. 11-р анги том болцоож байна да хүүхдүүд минь гэж дотроо бодно. Удалгүй захирал түүнийг дуудан өрөө рүү нортол та одоо ангиа хүлээл гэж өг. Энэ удвал гээд залуухан 24 настай эмэгтэй таны оронд ангийг чинь авч явж байх бодно. Энэ багын эзгүй үеэр идэр нэг том хар нүдний шилтэй ангид орж ирээд суухан тэрэ. Алтчин юун том хар шил зүүсэн юм бэ? Чимээгүй ахаас л болж байхгүй юу? Нүд хөхөрцөн байна. Хүнд бити хэлээрээ. Шинхэн ангийн багш ч орж ирлээ. Хүүхдүүд чимээгүй боллоо. Гинт хаалга тогшин бор царайтай, час сулаан хацартай орон нутгаас шилжиж гин ангид орж байгаа бор толгой гэдэг нэртэй охин арын судалцсан. Нэрийг сонсоод инээдээ барьж чадахгүй идэр болд суугааг нь багш анзаараад захирлын өрөөр дагуулж явна гэв. Идэр болдч багшийнхаа үдэс цор хийж ангиас гарлаа. Шинхэн багш идэр дээр очиод хар шилийн татан автал нүдэн хөхөрцсөн. Юу вэ? Балиар юмнууд чинь нэгнийгээ зодоод үдцсэн юм уу? Чи ч бас захирлын өрөө рүү яв. Тэр хоёр кордот зогсцсон хүлээж байлаа. Хуучин ангийнхан багш Янжмаа хурж ирэн учир явдлыг нь асууж тэр хоёрыг тайвшруулад ерөөсөө энэ бүгдийг долгор багшид хэлье. Тусалж магадгүй гэж бодлоо. Долгор багш захирлын өрөөнд орж учир явдлыг ойлголцож эвзүүгээ олж итэл шинхэн багш шуудвал орж ирээд муусай хүүхдүүд золтой лалгадаад авсангүй хэмээх хамаа намаагүй ярианд захирал ичиж нүүр нуулан долгорч гайхна. Та хаана бакалавр магистра ямар мэргэжлэр хамгаалсан бэ гэхэд миний диплом ч гэж юу байх вэ? Би худалдаж авсан юм. Та тэгвэл хүүхдүүдэд ямар хичээл заах вэ? Харин юу заах вэ? Хонгороо чи мэлэлдээ гэж захирлыг шална. Долгор за ойлгомжтой гэд өрөөнөөс гардаг. Захирал арай хийж удвлыг аргатан өрөөнөөсөө гарган атсан шалаанд орсон мэт байдалд гацна. Идэр болдч шал дэмий коридорт хэдэн цаг зогссных буцаж анги руугаа орж иртэл бор толгой ганцаархнаа хичээлээгээ сууждаг. Идэр болд ёо би чамаас олж бүтэн өдөржингөө коридор зогсож байхад чи ингээд юу ч болоогүй юм шиг сууж идэг мөн таарчт. Утсан дугарлаа. Такс жолооч нь хүрээд ирчих гинэ. Идрээ би чамаа гэрчин үргээд үгүй гэхэд манай гэрчин жи хороол штэ мэднэ сте гэж. Хамаагүй би чамаа хүргээр л үгүй штэ. Хөөе манин Алтчин их сэтгэлтэй. Чи нэг Алтчинтай өрхүүлэх зам нэгэд өгчөөчтэй. Цаа чи юунд дуртай? Кино үзье үл зөвшөөрөх болов гэхэд идэр мэдхгүй юм да. Мөхөөлцсөнд л нугасгүй дуртайг нь мань мэднэ гэж. За хүн сэтгэлээсээ гууж ах чинь чи одоо бити шогроотой л та. Тэр хоёр иймэрхүү зүйл яриад зам салцгаач юу. Идэр бортлогоотой зам дээр таран хөдөөний охин олон машин хараад айсан байлаа. Идэр түүнд тусалж хөтлөлцөөд зам гарах гэтэл охин орилж хашгирч нөгөө тийшээ гүйж золтой л машинд дайруулсангүй. Зам арай хийж гаргаж өгсөн идэр түүнийг загнана. Гэрлүүгээ орлоо. Аав ээж нь архич. Их чинь хар бур ажил хийдэг ядруухан айл.
Хор дөнгөж гарч явж байгаа их чинь түүнд маш их санаа тавин хайрлана. Үнэн дээр идэр ахта зохиулаагүй. Согтуу авдаал зохиулж маргааш өглөө сургууль руу явах замдаа бордлоход ахин туслаж зам гарan хүрчлээ. Тэр хоёрыг харсан алтчин аагачин хоёр очиж энэ хөдөөний охин хөтлөөд явах гэжтэй хэмээн бодон уурн хүрдэг. Алтчин гинэт хүлж гарлаа. Багш идрийг үйлүүлчих хэмээн бодно. Чи битгий охин үйлүүлээд бай гэд халгацтал идрийн уур дүрс хийж цүнхээ аван ангиас гүйж гарлаа. Араас нь ангийн бүх хүүхэд гарцгаав. Ганцхан бордлохоо л сууж байх юм тэр. Дараагийн цагийн хичээл орох ёстой. Багш нь 11-ийн 4-р бүлэг хоосон байна гэж захиралд донготдог. Захирал удвал болон Янжмаа багшийг дуудаж асуудлыг шийдэхэр боллоо. Энэ үед удвал өөрийгөө буруу юм хийснээ ухаарч хүүхдүүдийг хайн гадуур гүйж байдаг. Энэхүү асуудал шийдэгдэж Янжмаа багш ангиа буцааж авсан ч нэг л хүүтэн чимээгүй уур амьсгал ангид ноёлж байгааг багш анзаарав. Бор толгойг ангийн хідэн хүүхэд гадуурхаж дандаа дээрлэхийг нь багш мэддэг. Тарган бүдүүнгэж гоочлон улаасан хацар тайлгна. Тэр үүнд нь гомдоод өвөөгөөсөө хичээлийн хэрэгсэл аавна гэж мөнгө аваад тураах бэлтгэл худалдаж аван хэрэглэлээ нууцаар. Дааж толгоо нэргээд биеийн сүлдээд нойр хоолндоо муудаад маш их ядарч ухаан алдан эмнэлэгт хүрэхтэн. Эмч тэр бэлтгэлийг 40-оос дээш насны уудаг хаван даралт бууруулдаг юм байна гэж ар гэрт багшд нь мэдгэв. Алтчин бордлохогт идрийг алдсан гэж бодож галзуурч ил. Ангийнх нь хасар химэх бүдүү хөөгүн би чамд хайртай гэж сэтгэлээ хэлчихлээ. Гэтэ тэрэнд идрэл хэрэгтэй. Удвал ажилласаа халагдсанаа ээжтэй хэлэн төрсөн аавтай нь маргааш уулзуулахар тохирлоо. Идэр болдын аав маргааш ихчтэй чинь уулзуулна гэж хэлдэг. Идэр бол дотроо аав алдаг гар юм а. Хаанаас ихч гаргаад ээжээс нуугаад байна да. Миний ихч ямар хүн болдоо гэж дотроо бодно. Идрийн гэрт согтуу аав ээж хоёр нь хоорондоо зодолдож нүдэлтэн ихчин салах гэж оролтол хойд аав нь ихчийг нь хүчнэлэх гэж оролдоод бөө юм болно. Энэ бүхнийг хараад идэр за яах вэ би том болноо гэж дотроо тэр хойд аваад занж ирсэн. Цагдаа дуудлаа. Цагдаа хурж ирээд бүгдийн ашгүй юм салгасан. Харин идрийн ээж тэр согтуу толгойг араас нь хутгалаад алчдаг. Ингээд хүн амны хэрэг болж цагдаа нар нэмэлт хүч дуудан ээжийг нь гавлан авч явлаа. Харин их чинь ухаангүй орон дээрээ хөвтчил байсан. Ашгүй нэг юм их чинь ухаан орж миний дөө гэж ярина. Юу болсон бэ гэхэд ээжийг аваад цагдаа нар явчлаа. Ээж содвыг алчлаа гэж хэлж тэр хоёр үйлэлдэн тэрвэрлдэн үнждэг. Анхчин ээжтэй оройжин тусалж ээж нь миний охин одоо харь би захиалгаа дуусчаад очие гэхэд та захиалгаа дуусна гэхээр чинь маргааш өглөө л ирэхэндээ би тань тоол хийгээд аваад ирье гэхэд миний охин яах юм бэ? Шүн орой эзгүй газар охин хүүхд яваад дэмий байд юм. Би чамайг ер нь таксинд цуулгаж өгье гэж охиноо гаргаж өгнө. Анх чин гэртээ арай хийж ирж ядарч үг гэж байгаа амтэн дүүгээ хоол хийж байгаа харан иш чааваас та наадхаа эртгий ичгэд яад юм битээ. Одоо наа чи хизээ боолно гэж хүлээх юм гэхэд дүүн. Хүн юм хийж авах чинь та битий буруутгаад байл та гэд өөдөөс нь дургуцлах. Аав яасан гэхэд аав шал согтуу коридорт хөвтөж яхах нь би арай хийж орон дээр орж хөвтүүллээ штэ гэж дүүн дуурд. Тэрээр бас өөрийнхөө хоёр баг дүүгээ арай хийж усанд нь оруулчаад гэр орноо цэвэрлж хоол унд хийж хоолж оронд нь оруулчаад хичээлээ давтах гад суугаад цаг оройн 9 цаг болсон байл. Тэр хичээлээ хийх гэтэл аав нь хүн байна уу? Ханаа хөгшөө гэд орилгон дуулддаг. Тэгж орилоод дүүнэрийг нь сэрэх гээд байсан тул яаран аав дээрээ гүйчихэж чад. Аавдаа нэг уух юм авчирч байгаа. Яг дотор ч та дүхлээ шүү гэнэ. Аавдаа нэг уух юм өглөө. Тэгээд та архинаас гаралта ямар хэцүү юм бэ гэнэ. За аав нь архинаас гарнаа гарна. Дахиад дуудана. Юу болов гэсэн чинь би яг бөөлжлөө төмпөс хамны юм авчираарай гэж авчирсан чинь нэг ногоон өнгөтэй нэг хүн архины үнэртэй балиар юмар бөөлчнөө. Энийг нь хараад ах чинь бүр шижигнүрээ та хэдий болтол биднийг зовоох гэсэн юм бэ? Наад архиа болилтоо ааваа гэж гуй. Хоёулаа маргааш имлэг явъя. Явж архины эсрэг гаргадаг имчилгээнд нь сууя гэдэг. Энэ үгийг сонсоод
Анхчин бөөн баяр. Эвтэйхэн аавыгаа хүнжлөөр нь гучаад чимээгүйхэн өрөөнөөс нь гарч яван хичээлээ хийх гэж суулаа. Анхаарал нь төвлөрч өгдөг. Тэгсэн чи интернет дээр бор толгойн зургийг тавьсан. Секс хамтрагч хайж байна гэж бичсэн байдаг. Энийг нь хараад яана хин нэгэн бор толгойг хорлж тээ. Бор толгой ингэх охин биш тээ. Энэ арай алтчин биш юм биз дээ гэж бөө юм бодож үүр цайлгана. Маргааш нь хичээл дээр очтол алтчин дув дуугаа түнсийсэн байдалтай харна. За алтчин арайч биш юм байна да гэж бодно. Тэр өдөр идэр сургуульдаа ирсэнгүй. Анхчин идэр болд дээр очин чамд идрийн дугаар байна уу? Яаралтай ажил байна гэхэд бордлохын талаар уу? Чи бас хардсан юм уу? Мэдээч штий. Тэр чи интернетээр цацагдсан. Чи бит хоёр гэлтгүй зөндөө олон хүн харж байгаа штий. Сарнаа тэр хоёр дээр ирж гушуу нэмэн. Утахгүй тэр сайтн дээр тавьсан хүний цагдаа нар хайгаад олчихно гэсэн. Чи гэмт хэрэг тунавдаа гэж анхчин харна. Анхчин дотроо хүмүүсийг хардаж сэрдэн хин хийсэн болоо гэж бодон. Янжима багшид анхчин өөрийнхөө мэддэг бүхнээ хэлж учир явдлыг мэдгдлээ. Өнөөдөр хүүхдүүдээ хичээлийн тараа завсарлахгүй байж байгаарай. Би та нартай яринч хуралдсан шүү гэнэ. Хүүхдүүд заа багшаа гэнэ. Захирлын өрөөнд дуудагдан очисон янжмаа захиралтай уулзахад захирал за танаа ангийнхан яаж ин дажгүй юу гэхэд гайгүй гамсан уулна гэж дурамчхан муутай янжмаа хариулна. Танаа ангийн идрий чинь ээж нь хүн амны хэрэгээр орсон байна. Та цагдаа дээр очиж одоо яаралтай мэдүүлэг өг. Балдраа тийм үү за би тгий даа гэн. Мөн танаа ангийн бор толгой илүү хэн билээ. Тэрний чинь тухай сайтн дээр зүв бус мэдээлэл байна. Бүр болоогүй сургуулийн мэдээ ангийн хүртэл бичсэн байна. Ийм муухай нэр хүнд унгаасан зүйлийг би хүлээн зөвшөөрч чадахгүй. Энийг одоо яаралтай сургуулаас хөөнө гэнэ. Янжима багш өмөр бор толгой энийг хийгээгүй. Өөр хин нэг л хийсэн байж таараа гэж чадхаараа л захирлыг ятхан хин хийснийг гэхдээ би сайн мэдэхгүй юм да. За би ч идэр рүүгээ явъя да гэж хэлэн гарна. Багшаагаа хүлээж исэн хүүхдүүд сүулдэ тэсгэл алдан орилж хашгиралдан өмөллээ. Сарнаа бор толгойн хажууд суугаад би чамныг гоё юм харуулъя гэд дагуулад гараад явдаг. Үүнийг нь харсан анхчин араас нь гүүгэн гартал тэд байхгүй бол. Идэр дээр очисон багш нь хүүгийн нүдэндээ нулимстай байгааг харан сэтгэл нь ихэд түгшин. Цагдаа дээр мэдүүлэг өгөхөд цагдаа түүнийг хэрвээ чи үнэн худал мэдээлэл ярихгүй бол хуулийн хариуцлага хүлээнэ гэж дарамтлж шахаж байхад нь хүүхдтэй ингэж харьцаж болохгүй. Бид нар мэдүүлэг өгөхөөс татгалзаж чинь хүүхдийн төлөө багц сүүл байгаа шүү дээ гэж би бол асрах хамгаалагч нь хэмээн сургалтын менежер ангийн багш хоёр нь хүүхдийг дагуулan гарan гэрт нь очдог. Их чин зодуулсан нүүрнүүд нь хөх няц болцсон амар харагддаг. Тэд нэр нэг таньдаг хүнээрээ дом уншуулж, ном уншуулж, газар зустай байсан шалын цэвэрлэж, хоорондоо цайн ууж, ихчийнх нь би арай дээрдэж дотор нь сэлмээд нүдэн онгоолоо. Тинхүү за би ч одоо явъя да хэмээн анги дээр очиж бүх хүүхдүүдийг харан ажив. Бор толгой байхгүйсэн. Бор толгой хаана вэ гэхэд хувцаа чавлгүй гараа гүйсэн. Яана таад одоо нэг ангиж ягаад нэгээ гадуурхаж дээрлэхэд байдээ. Одоо бүгд харцгаа гэж хэлэн нэг үхрийн ивэр дөргөл мянган үхрийн ивэр дөргөнө гэж тэдэнд сануулдаг. Гадуур хувцаач өмсөхгүй гараад гүйсэн бор толгой хаана байгаа бол гэж багш нэг сандраг гэрт нь очиход гэртээ байхгүй байлаа. Ээжтэй нэрэн ээжийнхээ ажил дээр байгаа юм болов гэсэн бас л байхгүй л. Сүүлдээ аргаа баран ээж нь миний охин одоо хаана байгаа бол гэж багшаас гортож асууна. Бор толгоолдсонгүй. Энэ үед алтчин гэртээ ирсэн хар дарж ээж нь түүнийг арай хийж тайтгаруулна. Маргааш өглөө нь хичээлдээ яв гэсэн чинь алтчин явахгүй та намайг өөр анги руу шилжүүлээд өг гин. Тэнд явахгүй нэг шалтгаан байна да гэдгийг ээж нь мэдсэн учраас за гэж амийг нь дагуулад ер нь багштай нь уулзахгүй болохгүй мэн гэж Янжима багштай уулзахаар сургуулийн зүг очино. Янжима багш түнд алтчин сайн хүүхэд ээ. Өөрийгөө л ганцаардуулаад ах шиг байгаа. Тэрнээс бас ангийнхан хүүхдүүд найз нөхөд нь их л сайн байдаг штэ тэрэнд гэнэ.
Манай охин яагаад ингэж байгаа юм бол гэхэд цаа чи нэг хүүхдэд дурлсан юм шиг байгаа мөө. Харин тэр нь өөр охинд сай. Тэр охин яаж байгаа хөдөө нээх гээд гоочлж доромжлоод нөгөөхийн бүдүүн тарган гэж дуудаад тураадаг юм авч уугаад имлэгт биеийн муудаж ухаан алдаж хөвтөөд ээжийгээж тэр намаагч их твтүүлсэн. Багш хамаг учрын явдлыг тэр ээжэд хэлж ойлгуулнаа. Алтчингийн гэрлүүс идэр болд анхчин хоёр явахаар болж бор толгоон гэрлүүс сарнай хасар хоёр очихоор төлөвлөдөг. Алтчингийн гэрт ч очлоо тэр шилжин л гэсэн хүн байсан. Чи бити шилжээчтэй яагаад ба гэд тэр хоёр дөвдөг сөхрөнгүүж өөрийнхөө хамаг буруу булаа юм а ярина. За зүгээр дээ найзаа. Ангитаа үлд. Гурлаа гарч кино үзье гарыг гэж тэр гурав уучраа олон баярлан гарлаа. Харин бор толгой дээр очисон сарнаа уучлалтгүй хад бити уучлалтгүй да. Би тэр үед чи миний мууг үзчихин л гэж бодсон. Гэхдээ чи биш эрт өрөө хизээ нэгэн цагт өөр хүн надад тэрийг үзүүлэх л байсан шүү дээ гэж бор толгой хэлдэг. Бор толгойн сэтгэл санааг нь засах гад музей үзье гэж тэр гурав явнаа. Даанч гай газар доороос гихчээр нөгөө ангийн жиг тааран нөгөө секс хамтрагчгийн хайж явж ийн гэсэн охин байж штэ гэ нөгөө хичээлд бусаар хэлж доромжлоод айсандаа охин ээжээ гэж орлоод гэрлүүгээ гүгээ явчихна. Маргааш чичээл орох боллоо. Идэр бортлохоо хоёроос бусд нь бүгд байсан. Тэр бортлохоо одоо удахгүй нутаг руугаа явах гэж байгаа гинэ. Тэрийг одоо зогсоомоор байна. Яах вэ гэхэд ууланч ганц арга байгаа л да. Гэтэ идэр өөрөө хичээл дээр ирээгүй байна. Идэр болдоо чи идрийн дээр очичоод ирээч. Идэр болд идрийн гэрлүү гүн очдөг. Очоод идэрт болсон бүх явдлыг тайлбарлаж ярина. Идэр тэр ямар муухай юм бэ? Бордлохоог тэгж гүтгсэн хүн ямар новшин байдаг байна гэхэд дотроо алтчин гөмөрөн идэр болд мэдхгүй юм да гэж чимээг хүн хэлнэ. За тийхүү бордлохоог яг явахынх нь наахан авт вокзал дээр ирж тэр хоёр бити яваач надтай зүг үлдээч би чамд хайртай надтай үерхээч гэж идэр хэлнэ. Энэ үгэнд нь сэтгэл хангалуун болж тэр хоёр хөтөлцөөд явна. Идэр болд ч араас нь дагаж одоо явдаг л ах та гэж холоос харж утсан дугаар нь хаав нь ярьдаг. Гүчи ч одоо яачдаг хүүхдээ ихчтэйгээ уулзахгүй цаг нар тохироо үстэй гэж чинь уучлаарай. Гэс чи манай ихч манайд амьдрахаар болсон. Чамаг одоо гэрт чинь ингээ халуун хоол цай хийцэг хүлээж байгаа. Очоод сайхан яриад байж байгаарэ. Чи ааштай нөхөр шүү ихчигээ битээ гомдоогоорой гэд. Ихчтэй болсон гэдгээ маш их баярлан идэр болд гэрлүүгээ гүн очдөг. Тэгсэн чинь нөгөө мó хуучин гайтай хар шуламлаг хүүхэн байсан. Тэр ч уурлаж тантай зүг амьдрч чадахгүй гэд гэрээсээ гарна. Тэрийг зогсоох гэж бодволгүй чи хайжчих чаа гингүүд. Дугуй балаа авгаа минь чамтай би амьдрахгүй угаасаа гэд хөөц. Удвалч нүдэндээ нүлмэстэй үлддэг. Аав нь ч орж ирлээ. Аав нь юу болсон яасан ийснийг асуугаад за зүгээр дээ. Бүх юм сайхан бол миний охин тайвшир гэж хэлнэ. Намайг арайч хөөчихгүй юм байна гэж дотроо бодно. Төд бодлого идэр болд ээжтэйг ярин ээжээ та намайг Америк руу татчаач би чи ингэж ихчтэй байж чадахгүй байна уу? Тантай зүг амьдрий. Ээж нь ч за ойлголоо. Хэд хоног л наанад исчих. Тэгээд ээж нь чамайг татъя гэд. Ангийнхан идэр болдыг Америк руу явна гэхийг дуулаад бүгдээрээ гайхаад төгсгий алдач чи ингээ явна гэж үдээ. Эндээ үлдчихээчтэй гэж хүүхдүүдэхгүй байна. Тэгтэл тэр явна гэсэн. Алтчин тэрэнд хурж ирэн чи үнэхээр явах гэж байгаа мó гэсэн чинь идэр болд хэрвээ чи хүсвэл би үлдэж болно шүү дээ. Би чамтай цуг байхыг хүсдэг болсон гингүүд идэр болд шууд надтай үерхээч би чам тайртай гингүүд би мэднэ гэж тэр хоёр хоорондоо үерхдэг. Ийхүү идэр болд алтчинтай үерхээд ангидаач үлдээд ангийнхаа шин жилийг тэмдэглээд бүгдээрээ баяр хөөртэйгээр энэ хүр романс маань дуусч байгаа юм аа. Тэгээд шин жил тэдэнд аз жаргал баяр хөөргийг авчирсан шин амьдрал бас тэднийг тосч байлаа. Ийхүү цэнхэр романс маань дуусч байгаа юм аа. За энэхүү зохиолыг Саран Туяа 2013 онд бичсэн гэдэг чинь 13 жилийн өмнө бичсэн байгаа байхгүй юу. Тэгээд дөрүүд нь идэр болд, идэр
анхчин алтчин ингээд төстэй ингээд тойлж сольж гоч байгаа юм шиг. Яг тийм гоё бүр тасарцсан лаг зохиол биш ч гэсэн одоо энэ хүний бичиж байгаа зохиол намтрууд нь үнэхээр гайхалтай. Явн чангарч сайжирсан хүн байгаа. Тэгээд энэ лам сүрэнгийн Сарандуя гэдэг зохиолчийг бол би хүндэлдэг. Яг юм найз нөхөрлөл хайр дурлал ингээ араар тавьж байгаа энэ салалтыг ингээд маш гоё тодсгож сайн бичдэг зохиолч. Тэгээд энэ хүний баг анхны эхний хэдэн бүтээлүүдийн нэг болох Цэнхэр Рамасыг та бүхэнд ярьж өгсөндөө таатай байна. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай нөхдөв.